ерөөсөө яг тэгээс эхэлж байна те. Өсөл бүхэн маань яг шингэсэн газар учраас энэ салбартаа илүү хайртай. Тэгсэн чинь бидэнд юу байсан вэ гэхээр туршлагач байхгүй, мөнгөч байхгүй те. Тэгээ баг нэг өдрийн хоолны үнээр юм кофе авч уух ч гэдэм үү те. Цаанаасаа ерөөсөө ингээ боломжууд нээгдэж гарч ирээл. Тэгээ нэг харсан чинь ингээд ямар ч лээс одоогор ингээд ийм 2 3 салбартаа болцсон те. Энэ өөрөө нэг гоё тийм эерэг одоо нийгмийн хүрээлэлтэй эерэг хүмүүсийг бас кофегоор дамжуулаад бий болгож байгаа болов уу гэж боддог. Кофе шопын байнгын үйлчлүүлэгч нар бол өдөр олгон орж ирдгээр одоо давуу талтай. Шинэ хуурсан кофе маань яг шинэхэн байсан талхтай адилхан гэж аахгүй. Мэдээж ингээд өдийг хүртэл яг одоо Минго дээр амттай намтыг гаргахад бас хугацаа орсон. 2017 оны 7 сарын 29-ний өдөр бид яг анхныхаа одоо үйлчлүүлэгч нарыг хүлээж авч байсан. Яг тухайн үед бол дарханд кофе шоп бол дангаараа байгаагүй. Одоогоор дархандаа 3 салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг 10-аад хүн байгаа. Тэгээд ер нь бол анх бит хоёр яг маа нөхөр бит хоёр хоёлаа л байсан. Кофегооч хийн, цэвэрлэгээгээч хийн гэд одоо бусад одоо маркетинг ч юм уу зураг авалт бүх юмаа өөрсдөө хийгээд 3 дахь жилээс яг манай 2 дахь салбар маань нээгдсэн. За тэгээд ер нь бол анх яг кофе шоп нээгдээд явж байгаа үед нөө кофе уудаг хүмүүс тийм их байгаагүй. Яг кофений соёлтой хүмүүс бол бараг байгаагүй. За гадааддуудад амьдарч исэн, ажиллаж исэн ганц нэг хүмүүс орж ирэл заастаа болж шүү танах кофе гаргаж байгаа чинь сайн байна. Бити шантраарай гэдэг үгнүүдийг бас ганц нэг хүмүүс хэлж исэн. Миний хувьд чинь бас зөв хамгийн хайртай салбар маань тий. Яг ингээд бүх зүйлийг өөртөө хийжсэн. Одоо шинэ ширээ тэгээ би ингээл өөрөө лагтжсэн. Энэ одоо ширээний хөлийг бодчихсэн ч гэдэг юм ингээд одоо бүхэл юмыг нь өөртөө гар бие оролцож одоо энэ хан мааны замаас мамаас гэж одоо өөртөө л хийжсэн. Сокогийн маань имээ анх нөө тэтгэврийн зээл авч ирсэн. Эвлээ 3 сая төгрөг лөө те. 3 сая арайч хүрхгүй 2 сая 700 билээ. Тэгэл ингээл бит хоёр амар ууран болсон те тэр зүйл. Тэгэл энэ артлын энэ хааны ч босгоол ингээл жоохон юм авчихсан чинь нөгөө авсан мөнгө маань дууссан. Тэгэл тэрний дараа бас жоохон хүлээсэн юм а те. Эний ч бас нээх гэж нэлээд удсан. Тухайн үед ч угаасаа амаргүй байсан. Тэгээд нөгөө кофений соёлч тийм сайн байгаагүй. Гэхдээ биднээс одоо илүү амьд үлдсэн шалтгаан гэх юм бол янз бүрийн ивентүүд биднээс маш их зохиодог гэсэн. Одоо нөгөө бидний дотор байсан тэр open mic ч гэдэг юм уу те. Баасан гараг Friday Light гэдэг үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ зорилго нь гэх юм бол залуучуудад одоо жижигхэн ч гэсэн тайзан дээрээс өөрийгөө илэрхийлэх боломж 3 дахь өдөр game day гээл англи хэлний ярианы клуб гээл болдог байсан. Гадаад хүмүүс авчраал тэнцээ англи хэлний ярианы клуб та нар уух юм авчих тэгээд тэр чинь ерөөсөө төлбөр тооцоо шүү гэдэг ч юм уу те. Тэгэл game day гээл тэгэл янз бүрийн нөгөө лектруудыг их авчирдаг байсан. Зөвхөн биднээс кофе зараагүй те. Яг тэр эвентүүдээр одоо хүмүүсийн дотор ийм соёлыг бий болгож гоё харилцааг бид зарж ирсэн юм байна. Тэр эвентүүдийг хүмүүст ингээд одоо санал болгож ирсэн юм байна. Тэр хүмүүсийн хувьд ч гэсэн гоё happy те. Биднээсээ хувьд ч гэсэн happy. Яг нэг амар овоо оцоотл ингээд ашиг олоогүй ч гэсэндээ ер нь ингээд амар гоё сэтгэл дүүрэн байсан те. Урлаг хийдэг гэсэн хүүхдүүдтэйгээ хамтдаа ээж аауд ирээд хамтдаа гоё зураг зурдаг те. Тэгээ хамтдаа байх цаг нь чухал гэдгийг илүү ойлгуулах гэсэн. Гэх мэтчлэн манайх ер нь айгүй олон анхны зүйлүүдийг бас санаачлан зохион байгуулж ирсэн юм шиг санагддаг. Мингогийн утга учир нь гэх юм бол ерөөсөө л minimum go тэ багаас ихэл. Хамгийн нэгдүгüүрт бол бид нөгөө чин сэтгэлээсээ харилцахыг хүсдэг Минго. Тэгээд нөгөөтэйгөр бас илүү сайн үрээр гарсан тэр кофег авчирч хэрэглэгчд нийлүүлж тэгээ стандартын дагуу гаргахыг хүсдэг. Солонгосоос нөгөө ногоон үр авчирдаг байхгүй бидэд. Тэгээд өөрсдөө хуураад яг одоо манад хэрэглэж байгаа үр гэх юм бол Колумб, Бразил, Индонез, Гватемала гэдэг ийм 4 төрлийн үрийг хуураад бленд болгоод гаргаж байгаа. Тэгэхээр бас өөр газар ингэж амтгахгүй тийм арай ондоо амтыг мэдрэх боломжтой. За ер нь бол бид нар өөрсдөө хуурах хэрэгтэй юм байна. Яг дахинчуудаа шинэхэн хуурсан тэр гоё шин фреш амтыг амтлуулахын тулд бид нар өөрсдөө хуурах хэрэгтэй юм байна. Яг одоо энэ кофе хаусаа нээснээс хойш бид нар илүү нийгэм руугаа гэж одоо бодох хандлага маань илүү одоо дээшилсэн гэх юм уу. Бусад газар ч нөгөө кофе шоп гэсэн нэртэй байдаг те. Манайх болохоор Mingo Coffee House гэж анханасаа нэрлсэн. Тэгээд house гэдэг маань утга нь одоо
Шоп болвол ингээд нэг дэлгүүрийн худалдаа авалт тий ороод шопоос бид нэр худалдаа авалт хийгээд буцаа гардаг. Харин хаус гэж нэрлсэн нь маань одоо тийм гэр бүлийн тий одоо хүн ороод тэнцээ тухлах тийм газар байгаасаа гэж хүссэн учраас Flamingo Coffee House гэж нэрлсэн. Логон дээр ч маа дархны одоо бэлэг тэмдэг маа наримлын тэмдэг байдаг байхгүй юу? Бид бол дархны брэнд юм аа гэдэг энэ зүйлээ бас илүү гоё ингээд улсадаа таниулмаар байгаа. Тэгээд орон нутгаас одоо төрөн гарсан одоо франчайз ийм кофе шоп болох юмсан гэсэн одоо жижигхэн хөрхөн мөрөөдөл тэгээд ажиллаж байгаа. Гоё шүү тий. Мингод орж ирэхээр их тухтай байдаг. Гэртээ орж ирж байгаа юм шиг ч гэдэг юм ингээд. Иймэрхүү ярианууд айгүй урам өгчээстэй гоё ингээд орж ирээд кофе уучаал ямар гоё юм бэ гэж хэлэхтэй. Нэг кофе уучаал за яа нэг сайхан болчлоо гэж хэлээд гарах. Энэ мэдрэмжээр одоо тэжээгдэж яг тэр нэг эхний жилүүдийн одоо хүнд хэцүү цаг үеийг бол даван гарч ирсэн. Анх нэг 39-ийн салбараа нээчээл за одоо цаашид яах вэ гээл тэгэл за хуучин дарханд нэгийг, шин дарханд нэгийг, за тэнцээ нэгийг гээл ингээл дэвтэр дээр бичээл за тэр салбар нь тийм байна гээл ингээл мөрөөдөл явжсэн. Тэгээд одоо ингээ харсан чинь ер нь тэр мөрөөджилсэн зүйлүүд маань илээл ингээл явж байгааг харахтаа бас баяртай байдаг. Тэгээ яг нөгөө байнгын үйлчлүүлэгч нартаа бас бид нар одоо юм сюрприз байх гэж бас их хичээдэг те байнгын үйлчлүүлэгч нараа одоо кэрл гэж хичээдэг. Тэр маань ч бас хүмүүст их таалагддаг. Тэгээд ер нь одоо бидрийг үргэлж сонгодог, дэмждэг та нартаа маш их баярлалаа гэж хэлье.